Монголын өдөр өнжүүлэхийн холбоо гэх нэрийн дор нэгдсэн өдөр өнжүүлэхийн багш нар шинэ жилээ тэмдэглэх нэрийдлэр үйлчилгээний компани 11 сая төгрөгөөр хохироочоод төр бидэнд тусалдаггүй хэмээн ярьж суулаа. Өдөр өнжүүлэхэд эцэг эхүүд төлбөрийг нь төлж хүүхдээ хамруулдаг ашигын төлөх газар билээ. Суралцаж буй хүүхдүүддээ үлгэр жишээ болох ёстой багш нар иймэрхүү ёс зүйгүй үйлдэл гаргасаар байх уу? Сууж авах. Манай дээр нэг мэдээлэл ирлээ багш нараа. Та бүхэн шинэ жилээ тэмдэглэж нэг албан газрыг 11 сая төгрөгөөр хохиросон. Баярлж цэнгэж ууж идсэн мөнгө яагаад төлөхгүй? Та бүхэн одоо ингэж Монголын өдөр өнжүүлэхийн холбоо гэдэг явж байгаа хүүхдийг сургууль хүмүүжүүлэх хэвээр, хүүхдэд үлгэр жишээ болох хэвээр ийм хүмүүс байтал залингийн шинжтэй ийм үйлдэл хийгээд байгаадаа тайлбар хийх үү? За би тайлбарч. За өнөөдөр Монголын мэрэгсэн өдөр өнжүүлэх холбооны мэрэгжлийн зөвлөлийнхний хурал болж байна. За 23 оны төлөвлөгөөгөө батлахаар сууж байна. За тэгээд энэ дээр сая 21 аймаг 9 дүүргийн өдөр өнжүүлэхүүдийн шинэ жилийн арга хэмжээ болсон. За тэгээд гэрээний дагуу нөгөө байгууллагаас тодорхой хэмжээний зөрчсөн юмнууд байна лээ. Бид нар тэрэн дээр гомдол гаргаагүй. За тэгээд 9 дүүргээс гишүүдийн ахлахууд нь одоо гишүүдээс мөнгөө одоо цуглуулж нэгтгэхэд нэгдсэн мөнгөө